За сайн байцгаана уу? Яасан мундаг хүүхдүүд ээ? Хэдэн настай хүүхдүүд ээ? За ойлголоо. За өнөөдөр одоо та бүхэнтэй маш сонирхолтой Монгол түлхүүр гэдэг тоглоомыг та бүхэн зааж өгнө. Бүгдөө одоо тойрч суужгаад тэгээ хичээлээ орно. За яа. За тэрс одоо бүгдөө тоглоё. За алцсан хүн шилбэлтэй. Нэг хөрийн дураа. Нэг. Хой. Ой, баруун зүүнээр бидэхгүй байна. За, заагаад чанга дэш өргөж өгч. Гоо. За тавилаа. Дараад үзлээ. Эцэг ингээд хэрэг. Яг нэг байна. Бабууд бэлдээрээ. За одоо ингээд хоёр гурав дахь хийхин тул байна шүү дээ манайхаа. Нэгтгэн унгаа заяа. Нэгтгэн ингээд унгаагаад тэгээд гурав дахь ингээд хийзээ. Гурав дахь нэг орцсон уу гэжтэй. Орцсон. За одоо нэгтгэн ингээд буцаагаа хийгээд нэг хоёр дахь зэрэг унгаацсан уу гэжтэй. Одоо дөрөв дахь шүү дээ. Дөрөв дахь хийхин тул ингээд нэгээд дэш нь. За дөрөв дахь орсон уу? Орцсон дээ. А буцаагаа нэг хоёр ингээд хийчихнэ. Буцаагаа нэг хоёр хийчих. Оо салхи хийж шүү. Зөөлөө орж байгаа. Бүр хүчтэй ингэ дугуй салхитай ерөөсөө. Чи явахгүй яг чи ойлгохгүй. За салхи ингэ зөөлхөө шигтэй. За салхи бороо нэгээр туслаа. Бороо нэгээр тусч. Хааmoo яасан хааmoo тусчих юм. Бороо туслаа. Гурав дахь нь уу? Гурван оруу шинэ. Гурван оруулаач. Чи нэгтгэн унгаах байхгүй юу? Нэгтгэн унгаах байхгүй. За тэгээ одоо гурав дахь хий. За илаарэ. За тэгээ одоо гурав дахь хий штэ. Одоо наад хоёр дахь унгаа. Хоёр дахь унгаа. Нэгтгэн хийгээд хоёр дахь унгаа. За илаарэ. Тав дахь хий. Окей. Яа. Ариу эрдэнэ гэсэн. Ариу эрдэнэ одоо тав дахь гэж багш болж байна да. Одоо энэ хоёр унгааж байгаа хай. Зайлаарэ. Одоо энэ гурыг унгааж байгаа. Тий 1 2 3 унгаах байхгүй юу? Ашаа дөрөвдүгээр ихтэй. Окей. За одоо 1 2 3 дахь унгаач. Энэ гурыг унгаагаад тэгээ тав дахь ич. За. Нэгийг дөрөвдүгээр унгаахтаа нэгийг хоёр дахь унгаа тий. Одоо наа чинь 3 орсон байна шүү дээ. Тэнгүүт 1 2 унгаач шүү дээ. Нэгээ буцааж хийж агаад нэг л унцсан уу? За одоо 4 ич. Чи одоо юу ич? 1 2-оо хийж аваад 3 унгаач. Шинэ гурыг орж энэ тав дахь ингэж хийгээд гурийгаа гаргачаад. За чиж. За ингээ орсон байгаа шүү дээ. Одоо 3 дахь унгаач. 1 2 3 унгаач. Нааса. 1 2 3. За окей. Чи гурыг яаж унгаад вэ? Аль 3-ыг унгаахын тулд юу шүү дээ. Нэгийг ихлэ унгаа шүү дээ, тийм ээ. Нэгийг унгаагаад тэгээд 3 дахь унгаагаад тэгээд нэгтгэе. Ариу эрдэнэ оруулсан уу? Ариу эрдэнэ дөрүүлчлээ дээ. Ямар юм бэ? За, ариу эрдэнэ нэг дөрүүлсэн шүү. За чи ариу эрдэнэ одоо гаргач. За. Чи одоо наатах энийг унгаач бич. Одоо энэ 1 2 унгаа шуудат. Шуудат үргшаа. Унгаа. За одоо дөрөвдгөө. Шинэ нүх ингэж. Окей. За Солонгос улсад байдаг Монгол сургуулийн 4-р ангийн сурагчдад Монгол хөр хонсон тоглоомыг ирж 1 цагийн хугацаанд хүүхдүүдэд зааж өглөө. Хүүхдүүд маань маш сонирхож орж ирж сонирхолтойгоор үзэж бас энэхүү тоглоомыг бас сонирхож тоглолоо. Тэгээ нийт одоо үзсэн хүүхдүүдэд бас их баярлж байна. Хүүхдүүд маань оюуны бясалгал, оюуны бас их багтаамж шаардсан тоглоом байна гэж өөрсдөө хэлж байна. Зарим нэг нь бас сайн гаргаж байна. Зарим нэг нь бас одоо дөнгөж эхэлж байгаа болохоор сайн сурч чадахгүй байна. Тэгээд зарим нэг нь одоо 2 дугаараар 1 дугаараар орсонгүй гэж шаарлахж уйллаа. Хүүхдүүд маань маш их сонирхолтой идэвхтэй орж байна. Дараа заавал ирээрэй гэж байна. Тэгээд хүүхдүүдийн маань бас их авахалсан ба бас оюуны төр чадвар алжаалыг тайлж чадсан бахаа гэж бас бодож байна. Тэгээд дараа ирэхдээ бас улам гоё том шагналтай ирж байгаа. Тэмцээн зохиогоод шагналыг өгөхийг
бодноо ингээд Монгол тоглоомын пэйжээс энэхүү сургалтыг хийлээ. Уралдаанд 2 дугаар хайранд орлоо. За сэтгэлдээ хооцвол. Гоё. За Монгол түлхүүргээд энэ тоглоом анх удаа тоглож байна уу? Тий. За. Ер нь ямар шүү вэ? Гоё. Гоё. Юу нь гоё вэ? Анхандаа би тэгээд энэ Монгол төлхөрийн аргыг болохгүйсэн чинь та тэгээд зааж өгсний чинь дараа тэгээд тэр доошоо унах аргыг сураад тогтооцсон. Тэгээд дээшээ гарахдаа би чадахгүйсэн бас. За. Чадахгүй байж байгаа та бас надад энийг ингэж унгаагаа, энийг ингэж унгаа ингээд. Тэгээд заа бодож одоо бүх юм нэгцэг болсон. За. Баяртай. За баяртай байна. За Монгол түлхүүр. За хэн блэ? Сумья. За Сумья нэлээд бодолж байгаа 5 дугаар хайранд орсон уу? За сэтгэлээсээ хооцвол. Хиндэ гарахыг мэдгүйсэн дараа нь эвдлээд дахиад хийсэн. Дахиж хийхдээ багшаараа залгаад сурсан. Тэгээд дараа нь дахиад гаргаад гарсныхаа дараа дахиж хийгээд хийхдээ багш ахаад тасалсан. Хийснийхаа дараа 4-5 хийжээ 5-аа бодлаад хийж чадахгүй байсан орооцлоо. Тэгээд сүүлд нь эцэст нь нэг юм хийсэн. Тэгээд гоё. Гоё нөө. За чи ер нь наатаа ийм тоглоомтой бодлох уу? Ер нь болчвол ингэж байнга тоглох уу? Тоглоно. За ер нь яаж ийн? Сэтгэлээсээ хооцвол хүнд байна уу? За. Одоо яаж оруулж гин үү? За хүсэл нь хэн туслаарай заяа. Найстай. За 1-р хайранд орсон хэн блэ? Хэн блэ нэр? За 22-р сэтгэлээ хооцвол. Анхандаа нөгөө багшаас нөгөө төлхөргөдөд тоглоом аваад, Монгол төлхөргөдөд тоглоом аваад анхандаа айгаа хэцээсэн. Тэгээд сүүлдээ заалгаад айгаа амархан байсан. Тэгээд буцаж оруулах жоохон бодолсон. Тэгээд багшаараа заалсан ч айгаа амархан болоод тэгээд гойсон гэсэн. За дөрөвсөн сэтгэл ямар байна? Юу гэмдэ ухаан сайжруулсан. Ухаан сайжруулсан тоглоом байна уу? Толгой IQ их шаарч байна уу? За амжилт. За чи юу ичж байгаа юм бэ? Би анхандаа тоглоод би 4 үг ялагдаад одоо ингээд ямар тоён тоглоом тоглоод ямар сэтгэлээ бичнэ. Одоо энэ тоглоомыг тоглоод их гоё тарих ажиллуулсан бодууштай ингээд тоо боломжтой бас их оюун санааны хүчин чадалтай болох юм байна гэж бодлоо. За. Өсөндөө их баяртай байна. За баярлалаа. Яа. За сэтгэлээсээ хооцвол. За юу ичж байгаа? За яраарай. За. Хэдэн тоглоом тоглоход би хожигдсон. Тэгээд энэ тоглоомыг тоглоод сэтгэлээ хуваалц гэж тэр шийдэглээ бичээд тэгээд энэ тоглоомыг тоглоход хөгжилтэй бас сонирхолтой ухаан шаардаж нэгийг л оруулахад сэтгэл маш ихээр төрж би оруулж чадна гэж сэтгэл төрсөн. За. Дахин тогломоор байгаа юм шиг. Тогломоор санагдаад. За ойлголоо. За сэтгэлээ хооцвол. Би яг тоглоом тоглохдоо тоглож байгаад хожигдсон. Тэгээд тэрнийхээ шийдвэрлэл авч байгаа. Тэгээд шийдвэрлэл авах гэхээр энэ тоглоом тоглоод нөгөө гой санагдсан. Тэгээд нөгөө ямар сэтгэл төрсөн тэрийг өвчж байгаа. За ямар сэтгэл төрж байна? Надад нэг айку тэгээс нэг бодлогыг тэгээ сайн өвжүүлдэг. Тэгээд тоглоом өдөр сайн хэмэл болж байна. За амжилт. За сэтгэлээсээ хооцвол. Энэ тоглоомыг гоё юм байна. Хамгийн анх надад өгчээд би брэнд гайхсан. Тэгээд яаж гаргаж оруулах юм болов гэж бодсон л доо. Тэгээ багш та надад их зааж өгсөн. Би дараа нь ингээд оруулж гаргаад тэгсний дараа надад амар их гоё юм аа. Тэгээд айгүй их шаардсан юм дөө. За амжилт. За манай хүсэл тусаж байгаа одоо тогтхоо. Чи одоо манай хүсэл түрүү яага уйлаадсан бэ? Мэдгүй энийг 2 дор чадсангүйгээл уйлчих шиг басна уу юу? тэгшгэл болсон.
За, чи тэгээ найстаа тусалж байгаа юм уу? Тийм би сая тэр дээш бүгдийг оруулж өгч одоо тэр доош нь гаргаж. За ойлгоо. За өнөөдөр манай хүүхдүүд манай Монгол ардын уламжлалт тоглоомын талаар бас хүүхдүүд маань ирж зааж сургаж сурталчилж өгсөн тас баярлалаа. За энэ байгаа хүүхдүүд маань бас Монгол уламжлалт тоглоомуудыг бас тэр бүр бас сайн тоглож чаддаггүй. Тэгээ энэ хүүхдүүдэд энэ Монгол төлөв тоглоомын талаар ойлголт өгөөд яаж тоглох аргыг нь зааж өгсөн багштай бас баярлалаа. За энэ сэтгэн бодох чадвар бол энэ Монгол уламжлалт зан заншлаас бас олон зүйлийг мэдэж авч суралцсан их баяртай байна. За бидний бичлэг тань таалагдсан бол та бусдад түгээгээрэй. Монгол тоглоом, Монгол түлхүүр, онцон тоглоомыг энэ удаа Монгол сургууль дээр очиж заалаа. Монгол түлхүүр, Монгол онцон тоглоомыг сурахаар хүмүүс бол бидэнтэй холбогдорой. Баярлалаа, баяртай.